Сайн байцгаана уу та бүхэндээ энэ удаа дахианы махта өндөгтэй хуурга хэргийг талаар хуваалцаж байна. Айл болгоны хөрөгчөнд байж болох материалаар хийж байгаа юм шүү. Тэгээд өндөгтэй хуургаа сүв болон гурлаар баяжуулсан, бийжүүлсэн байгаа юм шүү. Тэгээд маш энгийн урттай байгаа. Тэгээд манайх өндөгтэй хуургаа хөвчлэн энэ аргаар хийдэг. Тэгээд давс олон амтлагаар та бүхэн өөрийнхөө амтлагаан тохируулан тааруулаарай. За хамгийн түрүүлээд өндгөн жавирхаа буюу өндгөө бэлтэж байна. Мөнгө үнжтийн тоснд өндгөө хуурж байгаа юм шүү. Тосоо халж байх хоорондоо та бүхэн ногоо олон махаа бэлтэж болно. За ингээд том сав учраас нэг л удаа шарвангаа шаарч байгаа. Жижиг сав бол хувааж болно. Маш том бас өндөг хийж байгаа учраас гоё хөөдөг байгаа юм шүү өндөг маань. За махаа болохоор гуйны цул мах сонгосон байгаа. Дахианы гуйны мах маань цээж махаа бодвол илүү гоё шүүслэг амттай болж өгдөг. Тэгээд мөн та бүхэн хүссэн махаа сонгоорой гэж хүсье. За өндгөө болоод хөрч байх хугацаанд нь мөнгө үнжтийн тоснд ногоо сонгон сармсаа хуурж байгаа. Тэгээд махаа дээр хэрцсэн, жижиглэж хэрцсэн махаа нэмж өгөөд ус нэмэхгүйгээр давс болон цагаан гаагаар амталж байгаа. Мөн амтлагаа та бүхэн өөрсдөө тохируулаарай. Тэгээд амтлахынхаа дараа таглаад махныхаа шүүсэнд махаа болгож байгаа. Тэгээд мах маань өөрөө гуйны мах учраас илүү гоо шүүс гараад шүүсэндээ илүү амархан болно. Дахианы мах маань илүү бас амархан болдог шүү дээ. Энэ хугацаанд та бүхэн хүссэн нарийн ногоогоо хэрчээд бэлдэх хэрэгтэй. Тэгээд жигнэгдэж байгаа ногоон махан дээрээ та бүхэн нарийн ногоогоо хийж өгнө. Нарийн ногоо маань бас богино хугацаанд бэлэн болдог учраас энэ хугацаанд мөн өндгөө өөрсдийнхөө идэх хэмжээнд тохируулаад жижиглэж хэрчиж өгөх хэрэгтэй. Тэгээ нарийн ногоогоо хийсний дараа өндгөө нэмж утгаад хоол маань бэлэн болно. Маш хурдан болдог хоол байгаа. Мөн хоол маань бэлэн болох үед та бүхэн халуун ногоо иддэггүй болон хүүхдүүдэд зориулаад тал хэсгийг нь авсан байгаа. Тэгээ үүн дээрээ болохоор гүүжүү жам болон кимчигээр амтлаад халуун ногоотой дахианы махан хуурга бэлэн болох болно. Тэгээд кимчигээ бэлэн болсон дахианы махтай хуурган дээрээ хамт шарж өгөхөр маш гоё амт нэмээд кимчиний шүүс болон гүүжүү жангийн амт нэмэгдээд маш гоё амттай болдог. За тэгээд та бүхэн бичлэг бас хоолны жоор таалагдах юм бол коммент хэсэгт хуваалцаарай. Дараагийн удаа ямар бас хоолны жоор сонирхож байгаа хуваалцаарай.